Тээврийн прокурорын газраас нийслэлийн төвийн 6 дүргийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг 2025 оны 1-р улирлын байдлаар судалжээ. Дээрх хугацаанд зам тээврийн 147 ослын улмаас 164 хүүхэд өртөж, 83 хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан байна. Зам тээврийн осол Баянзүрх, Хаанвал дүүргүүдэд хамгийн их бүртгэгджээ. Дээрх 164 хүүхдийн 131 нь явгнаар, 17 нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ, 1 нь чаргаар гулгаж байхдаа, 15 нь ундаг дугуй болон цахилгаан дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож явах үедээ зам тээврийн осолд өртсөн байна. Зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд 0-10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахдаа эцэг их харгалзан дэмжигчгүйгээр ганцаарангийн зам хөндлөн оролцуулах, үүний улмаас машинд мөргүүлэх, шүргүүлэх, тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэрэг байдлаар эрүүл мэндэд нь хохирсон байдаг. Харин 10-аас 13 насны буюу дунд ангийн сурагчдын дийлэнх нь сургуулийн ойр орчмын явган хүний гарцтай болон гарцгүй замаар зам хөндлөн гарахдаа гэрэл дохионы солилцлыг анзаарахгүй, зам хөндлөн гарах, замун ундаг дугуй унахдаа хамгаалтын малгай каск өмсөхгүй, замун ундаг дугуйг зориултын замаар зорчихгүй, зориултын зам байхгүй тохиолдолд замын зорчихсгийн баруун талын игнээгээр шахаж явах зэргийг мэддгүн улмаас зам тээврийн осолд өртөж эрүүл мэндээрээ хохирсон байдаг. Харин өсвөр насны буюу ахлахангийн 14-өөс 17 насны хүүхдүүдийн хувьд цахилгаан дугуй буюу суран, e-bike тээврийн хэрэгслийг А ангиллын зэргийн үнэмлэхгүйгээр унах, зориултын малгай болон каск зөөөхгүйгээр замын хөдөлгөөнд оролцох, мөн сундалтаж замын хөдөлгөөнд оролцох, замын зорчигсгийн голоор хөдөлгөөнд оролцох зэрэг байдлаас осолд өртөх явдал илбэг байна. 2025 оны 1-р улирлын байдлаар хүүхэд сураан унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсны улмаас 11 осол гарч 15 хүүхэд өртжээ. Осолд өртсөн хүүхдийн тоо өмнөх жилийн мөн үеэс 60%-аар өссөн байна. Энэ аюу хөндлөлтэй байдаг. Яг ингээд дугууныхаа замаар одоо ингээд яг тэрүүгээр жоо тайж байгаа нэг машин шахаж орж ирээд сигналд гэж. Ингээд 16-д болохоор уунд би сураантайс байхгүй. Тэгээ 16-д болохоор дөрмөө дагаад тэгээд ингээд багсгаж байгаа юм чаас. Тэг. Баярлалаа. Явах зам тээврэн дэгэж байгаа асуудалтай хэцүү байдаг болохоор тэгээд явгууны замаараа их хвчлээ явдаг та. Тэгээд явгууны замаар явхлаар нэг хвчлээл нь болохоор хүнтэй ингээд мөргөлцөж гээд идэг. Дугуун зам хийх баг байдаг. Тэгэл хэцүү л дээ. Тэгэл явгонгууд хүн амьд нь дугуун замаар яваад явгууныхан замаар явахгүй. Тэгээ машинууд нь бас дугуун зам байхгүй болохоор машин замаар явна шүү дээ. Тэнгүүд бас яагаад юм аа. Сигналтаад тэгээ жоохон ер нь сэтгэлтэй л идэг та. Нийт ингээд замын төгжрлийг бас тодорхой хэмжээгээр бууруулж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэнд тусдим болж байгаа учраас тэр замын хөдөлгөөнд оролцож байгаа тэр сураантай хүүхдүүд дугуйтай мотоциклтэй явж байгаа хүмүүст аль болохоор зам тавьж өгөх. Тийм байдлаар ер нь хүндэтгэлтэй хандж явах хэрэгтэй жолооч нар. Хүүхдүүд маань дугуйгаа амждаг, скутероо унаа явчихдаг. Тийм учраас яг ингээ хажуугаар өнгөрсөн тийм хүмүүс байх юм бол би дандаа байж байгаа замаа тавиад өгчдөг. А яг тэгээ дугуй унаа скутер унаа явж байгаа хүүхдүүд үнэхээр зам олддоггүй. Явгууныхан замч тэр скутерийн дугуйныхан замч хоорондоо холилдоод машин барьж байгаа хүмүүсүүд өөрснөө огт дугуй унж үзээгүй хүмүүс байт юм уу яа дээ хүлээцтэй хандаа замаа тавиад өгчихгүй. Нэг тийм юмс айгүйх ажиглагддаг. Одоо нөгөө харанхуй бус гэдэг нь шүү дээ. Тэндээс орж ирэхдээ жоохон нөгөө чимээ шууган байхгүй яг банк хүн чинь одоо яг хөдөлгөөнд оролцоо явж байхдаа урдхан анхаарна гинт гээд гарч ирээд идэгэн. Тэгээд бас нөгөө нэг шүн оройн цагаар явхад гэрэлтүүлэхгүй айгүй гэдэг. Суран байктай юу гэдэг хоёр дугуйтай техникийн цаг нь ирсэн шүү дээ. Яг нөгөө хөдөлгөөнд оролцдог. Тийм утгаар жоохон сонм сөрөмжтэй л явах. Тэгж л бодож байна. Ер нь ингээд энэ мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцоход тулгарч байгаа асуудал юу вэ? Гол тулгарч байгаа асуудал нь гинт дохио өгөхгүйгээр автотээврийн хэрэгсэл жолоож байгаа жолооч нар маань ингээд жоохон шахах асуудлууд бас байдаг. Дээрээс нь мотоциклтэй явж байхад гинт нөгөө хүмүүс гарцгүй газраар бас гардаг. Тиймэрхүү асуудлууд бол их тулгардаг юм. Энэ хоёр дугуйт тээврийн хэрэгсэл жолоож байгаа бусад хүмүүстэй уриалахад нэгдүгээр зам тээврийн хөдөлгөөний дүрм журмыг баримтлах, хоёрдугаарт болохоор хамгаалах хэрэгслүүдэд тогтмол зүүж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна. Автотээврийн хэрэгслийн ангиллал, техникийн байдалд тавих ерөнхий шаардлага бүхий МНС 4598/2025 стандартаар сурааныг 18 наснд хүрсэн А ангиллын жолоодох эрхийн үнэмлэгтэй хүн
жолоодон замын хөдөлгөөнд оролцохоор журмалсан. Сураантай замын хөдөлгөөнд оролцохдоо дараах зүйлийг мөрдөж оролцсон. Үүнд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, улсын дугаар авах, хоёр талдаа толтой байх, тоор өмсний бүрэн бүтэн байдлыг хангасан байх, замын зорчих хэсгийн баруун зах болон нийтийн тээврийн игнэгээр явахгүй байх. Шөнийн 22 цагаас өглөөний 6 цаг хүртэл хугацаанд цахилгаан дугуй, цахилгаан скутерээр замын хөдөлгөөнд оролцохгүй байх. Цахилгаан скутерийн байршил, ойртож байгааг анхааруулах дууд тохио өгөхөд тохиромжтой хонх эсвэл дууд тохиогоор тоноглогдсон байх. Цахилгаан дугуйн жолооч нь замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалтын малгайг зааврын дагуу өмсөх. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн дагуу зөвхөн замын зорчих хэсгийн баруун гар талаар явах зэрэг стандарт шаардлагыг хангаж оролцсноо. Уран дулааны цаг ихсэнтэй холбогдуулан замын хөдөлгөөн ихсдэг, за үүнтэй холбогдуулан замын ослол бас мөн ихсдэг. За ийм эцэг эхчүүд бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд ганцаарнг нь оролцуулахгүй байх. За замын хөдөлгөөнд оролцуулсан тохиолдолд заавал харгалзан дэмжигч хамт явах хүнтэй гараас нь хөтөлж замын хөдөлгөөнд оролцуулах шаардлагатай байна. За мөн өсвөр насны буюу дунд болон ахлахангийн сурагчид цахилгаан дугуй буюу суран, e-bike-ийг унах хандлага бас ихсдэг. Тийм дээрх тээврийн хэрэгслийг 18 наснд хүрсэн Английн жолооны үнэлгээтэй иргэн унах болохыг эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүдтэй сануулахыг тээврийн прокурорын газраас зөвлөж байна.